Нэг улс мөнхийн худалдааны тэнцлийн алдагтай байх боломжгүй байхгүй. Манай Монгол улс жоохон ч ихсэн худалдааны тэнцлийн алдагтай болоод ирэх юм бол бид нар яадаг юм бэ гэх юм бол манай доллар дуусчих байхгүй. За манай Монголын нүүрс гараа болчих юм бол гинт манай худалдааны тэнцэл бүр ингэ замбрааг болоод гадаад валютын нууц байхгүй болоод тэгээ төгрөг маань буцаагаад тэнгэр рүү пууж нутдаг. Америкчууд энийг урт хугацаанд яагаад ингэ санхүүжүүлж чадсан бэ гэх юм бол нөөц валюттай долларыг шинээр хэвж болно. Гэхдээ тэр тоглоом бас дуусна. За тэгээд бид нар ерөөдөө энэ хизээний цаг дууснаа гэж мэдэх ёстой байсан юм шүү. Дэлхийн эдийн засаг одоо хогийн цэг дээр хүрэх нөө. Дэлхийн худалдаа авалт, худалдааны зарчмууд бүгдээрээ хог болцсон. Globalization худлаа болоод бидний амьдрал тэрчтэй өөрчлөх гээд байна уу? За би өөрийнхөө өнцгөө одоо зөндөө хуваалцсан. За тэгээ та надаас залхаж байгаах санал нийлж байна. За би бас өөр юунд санал нийлж байгаа юм бэ гэх юм бол хаяа өөрөөсөө хамаагүй ухаантай үгийг сонсох хэрэгтэй. За миний хувьд бол тэр хин юм бэ гэх юм бол Victor Davis Hanson надаас хамаагүй ухаантай, надаас илүү түүх мэддэг, эдийн засаг мэддэг, улс төрийг мэддэг, надаас хамаагүй олон ном уншсан Victor Davis Hanson-ы бүх номыг уншсан, бүх подкастыг би ингээд сонсдог. За тэгээд миний хувьд бол миний танихаар энэ эдийн засаг түүх улс төрийг надаас 100 сая дахин илүү сайн мэддэг хүний үгийг хэдүүлээ хамт сонсоод толгоон дотор гэрэл гээтэй цаг үе эхлүүлье. Hello, this is Victor Davis Hanson for the Daily Signal. April 3rd, Donald Trump announced it as Liberation Day, and by that he meant we were going to be liberated from asymmetrical tariffs of the last 50 years. 4 сарын 2-3-нд Donald Trump тэр цаг үе тэр өдрүүдийг юу гэж нэрлсэн бэ гэх юм бол эрхчлөөний өдрүүд. За Америкийн эдийн засаг Америк юунаас өөрийнхөө чөлөөлсөн бэ гэх юм бол шудраг бус гайл нөт татварын системээс. And it was going to inaugurate a new what he called golden age of trade parity, greater investment in the United States, but mostly greater job opportunities and higher paying jobs for Americans. За тэгээд Donald Trump юу хэлсэн бэ гэх юм бол одоо алтан үе эхэлж байгаа маа Америкийн шинэ. За яаж тэрийг үүсгэх гэдэг юм бэ гэх юм бол тэнцүү шудраг тэ худалдаа. Тэ нэг орн маш өндөр татвартай Америкчууд ямар ч татваргүй юм бол тэрийг одоо тэнцүү болгоод за тэгээд тэнцүү болгосныхын дараа ч гэсэн экспорт нь гарахгүй юм бол тухайн орн Америк руу юмаа зармаар байгаа юм бол тухайн компаниуд Америк руу бараагаа зармаар байгаа юм бол яах ёстой юм бэ гэх юм бол тэ үйлдвэрүүдээ бүтээмжүүдээ тэ Вьетнамаас Хятадаас магадгүй заяа Америк руу нүүлэх ёстой. За тэгээд тэнд татвар төлөгдөн, тэнд ажилтан авагдана. За тэгээд тэнд үйлдвэр янз бүрийн ажлын байр хийсэн хүмүүсийн ажлын байруудын боломж нь өснө, цалин орлого нь өснө. Тийм санаа. And yet the world seemed to erupt in anger. It was very strange. Even people on the libertarian right and of course the left were very angry. Wall Street Journal pilloried Donald Trump. But here's my question. China has prohibitive tariffs. So does Vietnam. So does Mexico. So does Europe. За тэгээд хэвлэл мэдээллийнхэн тий барууны үзэл бодолтой, зүүнний үзэл бодолтой одоо left right одоо тий одоо Republican, Democrat аль талд нь ерөөхдөө Donald Trump-ыг шүүмжилсэн. Гэхдээ тий социалист талаас нь харах юм бол left талаас нь харах юм бол тий liberal, Democrat талаас нь харах юм бол Америкт үйлдвэрлэлийн ажлын байр бий болно гэдэг чинь тэдний ярих хэвээр сэдв биш үү. За тэгээ худалдаа тэнцүү явах хэвээр гэдэг чинь баг Republican барууны үзэл бодолтой бас нийлэх хэвээр юм биш үү. За тэгээд нэмээд Хятадууд маш өндөр гайлын татвар авдаг. Тийм Вьетнам маш өндөр гайлын татвар авдаг. Энэтхэг Япон Хятадууд зарим тэгээ өөрийнхөө эдийн засаг дотор хэсгээ бүр ингээд тэгээ хаацсан байгаа шүү дээ. Америкийн машин оруулахгүй, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ерөөсөө оруулахгүй. За Европ бас яг адилхан. So do a lot of countries. So does India. Okay. But if tariffs are so destructive of their economies, why is China booming? How did India become an economic powerhouse when it has these exorbitant tariffs on American imports? How did Vietnam, of all places, become such a different country, even though it has these prohibitive tariffs? Why isn't Germany, before its energy problems, why wasn't it a wreck? It's got tariffs on almost everything that we send them. За тэгэхээр тариф им гайлын татвар тийм амар муу юм бол эдийн засгийн сүрүүлдэг юм бол дэлхийн худалдааг ингээд бүр ингээд байхгүй болгодог глобализашны эсрэг юм бол заяа. Ягаад Хятадын эдийн засаг сүүлийн 20-30 жилийн хугацаанд юм бүүн болсон юм бэ? Ягаад энэтхэгийн эдийн засаг хөл дээрээ босч байгаа юм бэ? Ягаад
Вьетнам улс тий. Баг улс даяараа тэр чигтээ гуйлгч байсан улс ч одоо доромжлоогүй шүү заяа. Үнэнгийг нь хэлж байгаа. Ягаад тэд нэр ингэ цэцгэлээд байгаа юм бэ? Ягаад Германы эдийн засаг тий Оросын ингэ газ нефт худалдаж авахаа болохоос өмнө тий Европын номер 1 байсан бэ? Ягаад гэх юм бол тэд нэр бүгдээрээ Америкийн бараан дээр бараг тий импортын хориг тавьсан байгаа маш өндөр тариф бусад орнуудаар ингээ оногдуулж байгаа юм хэрнээ тэдний эдийн засаг ягаад ингээ цэцгэлээд байгаа юм бэ? Тайлбарлаад өгөөч Виктор асууж. How is the EU even functioning with these tariffs? I thought tariffs destroyed an economy, but they seem to like them. Тэгэхээр тарифууд эдийн засгийг нураадаг юм бол яагаад Европ ингээ бусад орнууд нь юм тариф нь бараг донтцсон байгаа юм бэ? Яагаад тэдний эдийн засгийг ингээ дэм болдго юм бэ? And they're angry that they're no longer asymmetrical. Apparently, our people who are tariffing us think tariffs improve their economy. Тэгээд тэд нар ингээд Америкт уурлаж байгаа Трампд уурлаж байгаа хэвлэл мэдээллийн баахан сенсац болгож байгаа. За тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Америкчууд тариф тавих юм бол муу. Тэд нар өөрөө тарифтай юм бол сайн. Тайлбарлаад өгөөч ойлгохгүй байна. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsik.com-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. Either right, I don't know. The second thing is, why would you get angry at the person who is reacting to the asymmetrical tariff and not the people who inaugurated the tariff? Тэгээд германчууд шудар бус татварын системтэй Америкчуудыг харьцуулах юм бол тий. Америк бараа Герман руу явж болохгүй. Гэхдээ Герман бараа Америк руу чөлөөд явж болно. За тэгээд тэрийг шудар болгож байгаа хүн рүү яагаад уурлаад байгаа юм бэ? Анхнаасаа тэр шудар бус системийг үүсгэсэн хүн рүү уурлах хэрэгтэй юм биш үү? Why is Canada mad at us when it's running a $63 billion surplus and it has tariffs on some American products at 250%? Тэгээ канадчууд Америктэй ингээд 60-70 тэрбумын худалдааны тэнцлийн хувьд ашигтай ажиллаж байгаа. Ягаад Америкт уурлаад байгаа юм бэ? За тэгээ сонирхолтой Victor David Hanson юу хэлж ирсэн бэ гэх юм бол зарим бараан дээр заяа канадчууд 250% татвар авдаг. Тэр нь юу юм бэ гэх юм бол Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Америк компаниуд Канад руу сүү экспортлмаар байгаа юм бол заяа канадчууд 250% татвар авдаг гэж боддоо. Doesn't it seem like the people who started this asymmetrical, if I could use the word trade war, should be the culpable people, not the people who are reluctantly reacting to it? За тэгээ өнгөрсөн 30 40 50 жилийн хугацаанд энэ худалдааны шудраг бус дайныг хэн эхлүүлсэн бэ гэх юм бол Канада, Герман, Европ хятад юм биш үү? За тэгээ одоо Америкчууд тэрэн дээр хариу бариад тэнцүү болгоё гэсэн чинь яагаад уурлаад? Like Ukraine and Russia. Russia invaded Ukraine. Do we blame Ukraine for defending itself and trying to reciprocate? No, we don't. We don't blame America because it finally woke up and said, whatever they tariff us, we're going to tariff them. Which brings up another question. Are our tariffs really tariffs? Тэгээд ер нь бол Орос Украин руу дайрсныхан дараа хэний буруу юм бэ гэх юм бол Оросын буруу. Оросууд Украин руу дайрсан. За тэгээд Украин өөрийгөө хамгаалж бэн штэ. Өөрийнхөө нутгаа хамгаалж чинь тий байлтж чинь. Тэгэхээр бид нар ингээ Украиныг буруутгаж байгаа юм уу? Тий? Яах гэж та өөрийнхөө хамгаалж байгаа юм бэ? Худалдааны дайны хувьд бол Америкчууд яг адилхан юм хийсэн юм аа. За тэгээд энэ өнцгөөс харах юм бол Америкийн тариф яг тариф муу юм уу? Тэ? Эсвэл шудраг бусыг буцаагаад нэвтрүүлэх арга юм уу? That is, were they preemptive? Were they leveled against countries that had no tariffs against us? Were they punitive? No. They're almost leveled on autopilot. Тэгээ цаана нэг тэг шудар бус юм байгаа мó хариу барих гэдэг үйлдэл байгаа мó эсвэл хэдийн эдийн засгийг нураах гэж алах гэж нэг үйлдэл байгаа мó үгүй тэр томьёон бол ингээ илт заяа тэ томьёон дээр бол муу юм ерөөсөй байхгүй нэг улсыг ингээд за та нарт илүү их татвар үгүй тэ ерөөд томьёотой ямар нэг байдлаар эмоц ерөөсөй ороогүй. Whatever a particular country tariffs us, we reciprocate and just mirror image them. And they go off anytime that country says, you know, it was a mistake. We're sorry. You're an ally. You're a neutral. We're not going to tariff this American product. And we say, fine. Then the autopilot ceases and the automatic tariff ends. In other words, it's their choice, not ours. Тэгээд
Тэгээ тэр гайлын татварыг одоо эхлүүлсэн. Тэгээ томьёо нь маш илт. Тэ? Тэгээ тэр томьёо гайлын татварыг зогсоох арга бас айгүй ойлгомжтой. За манай автомашин дээр та нар 30% татвар авч байгаа юм бол бид нар бас яг адилхан. За манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр та нар ингэж тавьж байгаа бол бид нар бас яг адилхан. За гэхдээ тэг хятадуудаа, германчуудаа, энэгтчүүдаа, японочдаа, вьетнамчуудаа, канадчуудаа, мексикчуудаа та нарын татварыг 0 болгочих юм бол бид нар ч гэсэн эдний 0 болгоно. Юу шудар бус. Би бас ойлгохгүй байна те. We're just reacting to what they did, not what we did. A couple of other questions that I've had. We haven't run a trade surplus since 1975, 50 years. So it wasn't suddenly we woke up and said, it's unfair, we want commercial justice. No, we've been watching this happen for 50 years. It's been going on. And no president, or no administration, no Congress in the past has done anything about it. Тэгээд Америкчууд 1975 оноос хойш ахуулаад худалдааны тэнцлийн алдагтай явж байгаа. Гэнт болсон юм биш. Тэ? Ерөнхийдөө ингээд зүгээр энэ хизээ нэгэн цагт гарч ирнэ ойлгомжтой байсан. Тэгээд нэг улс мөнхийн худалдааны тэнцлийн алдагтай байх боломжгүй байхгүй. Манай Монгол улс жоохон ч ихсэн худалдааны тэнцлийн алдагтай болоод ирэх юм бол бид нар яадаг юм бэ гэх юм бол манай доллар дуусчих байхгүй. За манай Монголын нүүрс гараа болчих юм бол гинт манай худалдааны тэнцэл бүр ингээд замбрааг болоод гадаад валютын нууц байхгүй болоод тэгээ төгрөг маань буцаагаад тэнгэр рүү буужндаг. За Герман Америкчууд энийг урт хугацаанд яагаад ингээд санхүүжүүлж чадсан бэ гэх юм бол нөөц валюттай долларыг шинээр хэвлэж болно. Гэхдээ тэр тоглоом бас дууснаа. За тэгээд бид нар ерөөдөө энэ хизээний цагт дууснаа гэж мэдэх ёстой байсан юм шүү. Done anything about what? Leveling tariffs on our products that we don't level on theirs. It was all predicated in the post-war period. We were so affluent, so powerful. Europe, China, Russia was in shambles that we had to take up the burdens of reviving the economy by taking great trade deficits. 50 years later, we have been deindustrialized. And the countries who did this to us by these unfair and asymmetrical tariffs did not fall apart. Тэгээд ингээ харах юм бол дэлхийн 2 дугаар дайны дараа Хятад будаа, Япон будаа, тэ? Европ GG сүрцэн зүгээр балгас байсан шүү дээ. Тэгээд Америкчууд тэ өөрийнхөө континентаа бөмбөгдөөгөө дайн дотор ингээ яагаагүй. Дэлхийн 2 дугаар дайны дараа хамгийн баян, хамгийн хөдөлмөрч, хамгийн бүтээмжтэй, хамгийн их үйлдвэрлэлтэй, хамгийн их алт мөнгөний нөөцтэй орн байсан. За тэгээ Америкчууд ямар үүрэг авсан бэ гэх юм л окей. Тэгээ дэлхийг буцаагаад сэргээе. Тэгээ өнгөрсөн 50-70 жилийн хугацаанд Америкчууд худалдааны тэнцлийн алдагтай явж исэн. Тэр юусуугийн бэ гэх юм бол Menday төлбөр тооцоог би төлөе, би дай. За манай эдийн засаг дээрээ та нар босч ир. Босоод ирсэн. Тэгээд эцсийн үр дүн юу болсон бэ гэх юм бол Америк дотор одоо бараг үйлдвэрлэл байхгүй болцсон. De-industrialized, тэ? Хүнд аж үйлдвэрлэл байхгүй болсон, тэ? Имний систем байхгүй болсон, гангийн үйлдвэрлэл байхгүй болсон, бүх юм ерөөхдөө байхгүй болсон. Америкчууд тэ Ford гэдэг компани хамгийн анхны тэ үйлдвэрлэлийн шугам дээр машин үйлдвэрлэдэг байсан шүү дээ. General Electric гэх мэт энэ бүх компаниуд нь алга болсон шүү дээ. За энийг зүгээр зогсоох гэж байгаа. Зогсоох цаг үе болцсон биш үү, тэ? They did not self-destruct. They apparently thought it was in their self-interest. And if anybody calibrates the recent GDP growth of India or Taiwan or South Korea or Japan, they seem to have some logic to it. There's a final irony. The people who are warning us most vehemently about this tariff quote the Smoot-Hawley Act of 1930. But remember something. That came after the onset of the Depression. After the stock market crashed in 1920. Тэгээд хүмүүс юу бас ярьж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд юу хийж байгаа юм бэ? Та нар энэс болж дэлхийн эдийн засгийн санхүүгийн хямрал үүсгэж байна штэ. Smoot-Hawley Act 1930 онд хүчтэй болсон. За хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол энэс болж ерөөхдөө дэлхийн Great Depression үүссэн. Үгүй. Дэлхийн Great Depression хизээ үүсээд эхэлсэн бэ гэвэл 1929 онд эхэлсэн шүү. Тэ? За тэр хямрал эхэлснийхэн дараа энэ тариф тавьж эхэлсэн юм аа. That law was not passed till 1930. It was not really implemented to 31. And here's the other thing that they were conveniently not reminded of. We were running a surplus. That was a preemptive punitive tariff on our part against other countries. We had a trade surplus, and it was not 10 or 20%. Some of the tariffs were 40 and 50%. And again, it happened after the collapse of the stock market.
In conclusion, don't you find it very ironic that Wall Street is blaming the Trump tariffs for heading us into Тэгэхээр Smooth Hawley Act-ийн тариф эхлүүлэх үед Америкчууд худалдааны тэнцлийн алдагтай байгаагүй. Окей. Бусад орнууд руу дэндүү хамаагүй ихийг явуулдаг байсан хэрнээ нэмээд зах зээлээ хамгаалсан гэсэн үг байхгүй юу? Окей. Баахан юм экспортлдог байсан. Гадаадаас баахан алт мөнгө орж ирдэг байсан. Хэрнээ тэ гадны орнууд Америкийн зах зээл дээр одоо тэр алт мөнгийг буцаагаад авъя танаа зах зээл рүү бас юм экспортлъя гэсэн чинь Америкчууд үгүй ээ. Тэ тарифаа оногдуулсан байхгүй. Одоо тийм нөхцөл байдал биш ээ. За их хямралыг эхлүүлээгүй. За худалдааны тэнцлийн ашигтай байгаа шүү Америкийн эдийн засаг 1930 онд. Өнөөдөр бол шал өөр шүү. recession, if not depression, when the only Great Depression we've ever had was not caused by tariffs, but by Wall Street. This is Victor Davis Hanson. За тэгээд одоо тарифын сэдв дээр зөндөө контент хийлээ. Та бас түүхэн хичээл орлоо. За надаас хамаагүй илүү хүний үгийг одоо хэдүүлээ хамт сонслоо. Тэ? Тийм учраас энэс нэг айх хэрэггүй. Америкийн зах зээл номер 1 хിവэрэ байна. Хүн болгон Америкийн зах зээл рүү бараагаа зарах гэж ерөөхдөө хүсэж л байгаа хിവэрэ. Тэгээд зүгээр худалдааны тэнцэл чухал болж эхэлж байна. Шударга олно. За тэгээд ер нь бол тий Америкчууд би даая, би төлөё, би дэлхийг хамгаалъя, би дэлхийг зэвсэгжүүлъя, би дэлхийн цагтаа байя. Та нар бүгдээ манай зах зээл дээр чөлөөтэй юмыг зар. Энэ цаг үе зүгээр дуусчих байгаа байхгүй. Тэ ерөөхдөө Аз, Европ гэх мэт шин насанд хүрсэн гэсэн үг тий одоо тий тусдаа гар тий Америкийн тий хөхнөөсөө гараа гэж байгаа байхгүй. Окей ойлгосон уу?